Сайн уу? Өглөө өдөр орой минь. Тэгээд энэ удаагийн бичлэг болохоор дэмий болоо яриа холно. Энэ бичлэгээрээ би өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг уншиж өгье гэж бодоод тэгээд сууж ийн. Өдрийн тэмдэглэлүүдээ ингээ хурдталтаа тавьсан. Тэгээд ерөөс унших хэсгээ бас өөрөө бэлдээгүй байгаа. За тэгээд уншицгаая. Ер нь дундаа ингээд эргүүлээд хууц эргүүлээд нэлээд удах бах. Засварлахгүй болохоор энэ дэвтэр болохоор 2021 оны 1 сарын 4-ний дэвтэр байна. Ер нь бол 5 жилийн өмнөх дэвтэр юм уу? Тэгээд би ер нь дэвтэр эхлэхдээ тэгээд дэвтрээ дуусгахтаа нэг юм эхлэл болон төгсгөлийн ийм хэсгийг бичиж өгдөг. Эсвэл одоо тухайн сарын тэмдэглэл хөтлөхдөө сараа эхлэхдээ ингэж эхлэл хэсэг бичээд тэгээ яг тухайн сараа дүгнээд ч юм уу яг төрсөн сэтгэлдээ бас үлдээдэг. Тэгээд аль болох тэдгээр хэсгүүдийг уншия гэж бодож байна. Тэг яг өдрийнхөө тэмдэглэлийг уншихаар бол ийм нэлийн ийм одоо хувийн шинжтэй гэх юм уу ингээ хүмүүний нэр ус ингээд дурдсан байгаа. Тэгээ яг нөгөө тухайн үеэл миний мэдрэмж байсан болохоор ингээл догдолсон бол үнэхээр их догдолсноо, жаргалтай байсан бол жаргалтай байснаа. Тэгээ хэцүү байсан бол бүр нэрэ үнэхээр хэцүү байсан гэж бичсэн байгаа болохоор яг одоо ингээд тэдгээрийг уншихаар яг үндэ зүгээр л миний амьдрал тохиолдож байсан зүгээр нэг л өдөр байгаа байхгүй юу. Ингээд яг үндэ амар жаргалтай байсан зүйл яг одоо бодоход бол тэднээс илүү жаргалтай зүйлсүүдийг би мэдрээд үзсэн. Тэднээс одоо илүү хэцүү зүйлсүүдийг мэдрээд үзсэн ч юм уу. Тийм санагдаад байгаа болохоор яг өдрийн тэмдэглэл уншихаар яа жоохон байж тээ гэж яг ингээ боддог гэх юм уу. За 2021 оны 1 сарын 4-н 5 гаруй байсан юм байна. 7 цаг 48 минут. Бэлгийн тооллын 21 сумья гараг. Миний нэг юм эхэлж байгаа дэвтэр болгоно нь юм өөр юутай байдаг гэх юм уу. Одоо би зарим дэвтэр дээр болохоор яг тухайн өдөр хүний төрсөн өдөр байсан бол хүний төрсөн өдөр гэж чинь тэгээд ер нь аль болох даваа мигмраа бичрээд тэгээ ер нь цагаа аль болох бичдэг. Яг юм өглөө бичсэн байна уу, орой бичсэн байна уу гэдэг нь миний хувьд бол маш ялгаатай. Ягаад гэвэл хэрвээ өглөө бичсэн байх юм бол би нэлийн юм зориг тэмүүлэлтэй, эрж хүчтэй им хийн чадна болгоно бүтээн ч юм уу. Тэгээд ер нь тэр нэлийн юм сунжирдаггүй бичвэрүүд байдаг. Өдөр бичсэн байх юм бол нэлийн юм яарч бичсэн. Тэгээд юм орой сууж бичсэн байх юм бол нэлийн юм бодлого шоронгоо им хийсвэрлэлд автсан. Тэгээд яг юм болгоно гэж нэг тэмүүлээд ингээд болохгүй гэж нэг тэгж ундаг тийм бичвэрүүд гэх юм уу. Тэгээд нэлийн юм урт туу. За 18 нас би чамд хайртай. Хайрлахаас өөр сонголтгүй 18 нас минь. Чи юу ч эхлүүлэхээр төлөвлөсөн хийх цаг нь ирсэн байна. Өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй яллагч байдаггүй. Гайхамшигыг чи өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг чамд өдөр болгон тохиолддог. Зурлагаа төлөвлөгөөндөө ашигла, ард нь асуултын тэмдэг тавьж үлдээ. Сайн сайхан зүйл байвал өөртөө итэг. Харин саар зүйл байвал бэлтгэлээ хангаж харин ч хичээнгүйлэн ажиллаарай. 19 насны минь өдрийн тэмдэглэл бүгдийг нь бичиж үлдээхээ амлая. Өдрийн тэмдэглэлийн оронд сэтгэгдэл ээж болох. Тиймээс ойлгохыз шин дэвтрээсээ жаахан имэрж байна. Ямар муухай бич тгийж харуулаагүй байгаа намайг таних цагт би чамайг дурсамж олгоод хадгална. Тэр цагт би чамайг орхиод дахин нэгэн дэвтэр дэлгээд инээгээд л бичих үед чи намайг санах бах та. Бичгээсээ өмнө ухаарай. Баярлалаа. Уучлаарай. Нэг 19 нас яг хүрж байхдаа энэ дэвтрийг эхэлжсэн одоо санаж байна. Тэгээд яг ингээ бүгдийг бичиж үлдээгээд өөртөө амласан байхгүй юу? Тэгээ яг энэ жил буюу тэгээ яг энэ дэвтэр болохоор нэг 3-4 сарын тэмдэглэлээсэн байх. Бүр энд ер нь бол бүхий л зүйлээ бичижсэн. Яг өөрийн тухайд амьдралд яг болж бүтэхгүй байгаа. Эсвэл өмнө нь мэдэрчсэн хэцүү зүйлсийг яг ингээ мэдэрч байгаагаар нь бичхийг хичээжсэн гэх юм уу? Тийм болохоор
Ер нь бол хүнд уншуулах дургүй зүйл байгаа. 21 оны 1 сарын 23 Бямб гараг 18 цаг 55 минут гингүүтэй 1 сарын 20-ны жагсаал гинэ. Тэгээд Амра Викли шоу. Тэгээд дугаар 49. Тэгээд дөнгөж төрсэн эмэгтэйгээс коронавирус илэрсэн бөгөөд гадуур хувцастай буюу халааттай нэмгэн хөсөөд рүү авч явсан гэдэг шуурхай мэдээг Eagle телевиз 2021 оны 1 сарын 19-ны орой хүргэсэн бөгөөд хүн бүгд сошиал дээр санал бодлоо илэрхийлсэн. Үүнээс үүдэн 2021 оны 1 сарын 20-ны жагсаал үүсжээ. оны 1 сарын 20-ны жагсаал үүсжээ. Үүнээс үүдэн уух хөрөлс өх ерөнхий сайд огцорч эрүүл мэндийн яамны сайд хүртэл огцрох хүсэлт гаргасан байна. Уул нь Улсын онцгой комиссийн Сод Баатрийг огцруулах гэж жагсаал хийсэн хүмүүс ерөнхий сайдаа эрүүл мэндийн яамны сайдаа огцруулчихлаа. Өнөөдрийн тухайд улс төрийн бас бичсэн байх нь байна. Яг ингээд нийгэмд юу болж байгаагаа бичсэн байх нь байна. Ямар олон нэр дуртай вэ те. Тэгээд нөгөө нэг дараа нь уншихад өөртөө баримттай гэдэг ингээд нэг тийм бүх их сурвалжийн бүх он сарын бас дурдаж өгсөн байна. За тэгсэн чинь энд би нэг юм оллоо л да. Энэ нь болохоор 18 нас минь 18 ухаарал сурсан зүйлс гинэ. Яг нөгөө нэг 18 жил ойлгосон сурсан зүйлээ л бичсэн юм шиг байна. Гэтэ яг нөгөө нэг одоо ч 18 гэдэг чинь 4 жилийн өмнө юм уу? Тэгэхээр яг эдгээр ухаарсан зүйлс маань 4 жилийн дотор ер нь бол өөрчлөгдсөн гэж би бодож байна. Тэгээ тухайн үед яг ингээд ойлгоцсон л гэж бодож байсан баг. За жишээлбэл ингээд бичиж сурсан. Миний хувьд бичих үнэхээр чухал гэдгийг ойлгосон. Агаар ус хөр сайтай л өнгөрсөн одоо ирээдүйн тухай би чин үннийг ганагийн юу хүсэж, юу бодож, юу төсөөлж байг мэддэг болсон. Миний хувьд ярихаас бичих нь үнэн санагддаг гэд тэгж байна. Энд 21 оны тэмдэглэл шүү дээ. Тэгээд 21 онд бичээд 22 онд ч гэсэн ер нь нэлийн бичдэг байсан. Тэгээ 23 оноос ер нь бичгээ зүгээр л ингээд тэр бичих дадлаа аажмаар алдсан. Яг амьдралын маягаас. Тэгээд юу руу орсон бэ гэхлээр нөө бичлэг рүү ороод тэгээд яг үндэ одоо болохоор ингээд надад бичгээс илүү ярих нь ингээд амар санагддаг болчихсон юм шиг байсан. Одоо би бичих гээд ингээд сунгууд одоо надад ингээд энэ маш олон дэвтэр харагдчихээн л да. Бараг нийлээд 20 гарна л юм шиг байна. Тэгэнгүүт би энэ бүх дэвтрийг яг 22 оноос өмнө дуусгаж исэн. Тэгээ яг ингээд 23, 24, 25 онд энэ 3 жилийн хугацаанд бичих гэж хичээсэн ч гэсэн яг үнэндээ би эднэр шигээ ийм олон дэвтэр дуусгаж чадаагүй. 24 онд бичсэн гэх юм бол нэг иймэрхүү ноорог байгаа. Тэгээд миний энэ хэдэн он юм бэ? 23 он юм болоо. 23 онд нэг иймэрхүү юу бичсэн. Яг ийм дэвтрээс юу н баг гарцсан гэх юм уу. Тэгээд зүгээр шивж үзвэл ямар вэ гэж шивж үзээл. Тэгээ ийм том дэвтэр дээр бичиж үзээд яг өмнөх дэвтрүүд нь болохоор яг ийм ижилхэн хэмжээтэй нэг иймэрхүү ч юм уу дэвтрүүд байдаг сахгүй. Тэгээд яг одоо ингээд унших юм бол яг 18 хүртлээ яг 18 нас хүртлээ бол ингээд бичихэд дуртай байсан ч гэсэн яг одоо болохоор би ер нь илүү ярьдаг л болсон байна. Яг хөө ирээдүйд юу хүсэж байгаа вэ гэх юм бол би бичдэг, ярьдаг юм хослуулмаар байгаа байхгүй юу. Гихчнэн ярьлаа гэд яг үндэ тэр тухайн үедээ л үлдэн. Тэгээд яг юм өөрт үлдэхгүй гэх юм уу. За
бусдыг ойлгож сурсан, хүнтэй харилцаж байхдаа өөрийгөө бас тэр хүний өмнөөс өөрийгөө тавьж, шийдвэрийг нь дэмжиж, хүндэлж, ярилцаж сурсан гэж. Гэтэ яг сурсан гэхээсээ илүү яг энэ миний юм төрлөх чанар юм шиг санагддаг. Яг өөрийгөө яг юм харилцааны хувьд өөрийгөө хизээч юм нэгт тавьдаггүй хүм дараа нь ингээд амар өвддөг юм шиг санагддаг. Өөрийгөө бодоогүй. Тэгээ тухайн үед өөрийгөө юу хийж ирснийг илэрхийлээгүй. Тийм болохоор нэг тийм жаахан гомдолтой ч юм шиг, харамсалтай ч юм шиг ингээ өөрийгөө бүрээ илэрхийлээгүй штэ гэдэг мэдрэмжүүд төрдөг гэх юм уу. Гэтэ энэ үед ч яг үндэ би ингээд 18 гэдэг чинь яг 10 жилээ төгсөөл байж байгаа үе гэсэн үг. Их сургуульд ороогүй. Яг ийм үеийнхэн дундаа, нийгэм дундаа яг ийм бие даагаад яг өөрийгөө авч явна гэдэг тэр зүйлийг яг үндэ мэдрээгүй байсан үе гэсэн үг. Тэг мэдрэхээр өөр юм байлээ. За чиний хүслээр амьдрал өрнөхгүй гэдгийг ойлгосон. Чиний хүслээр чи өөрчлөгддөггүй гэдгийг ойлгосон. Амьдралын үнэнг цахилгаан шатаар өксөж буй нэгэн байхад зөрөөд буух нэгэн байна. Лифтээр өксөх нэгэн байхад шатаар нэг бүрчлэн алхаад дээвэр дээр гарах нэгэн байна. Гэхдээ энэ нэг л барилгын үнэн гинэ. Би нөгөө юм бичгтээ дандаа ингэж хийсвэрлэж, дандаа юм төсөөлүүлж бичдэг. Одоо ч гэсэн ингээ ярихдаа дандаа би тэгж яриад байгаагаа бас анзаараад л байгаа. Ингээ хүнд юм тайлбарлахдаа юм арай хэлбраар, арай амраар, амьдралд ойрхоноор яаж төлөөлүүлж тайлбарлах вэ гэдэг дээр ингээд анхаараад байгаагаа ойлгож байгаа. Гэтэ зарим хүмүүс нэг юм шууд хариулт хүсдэг штэ. Ингээ заавалгүй тэгэж төсөөлүүлэх шаардлагагүй, зүгээр л юуг нь хэлээд өгчих. Бодитоор нэрээд өгч тэр нь ингээд амар хүмүүс байдаг да. Тим хүмүүс яг би юм тохирохгүй санагдсан. За тэгээд ганцаардаж сурсан гэж юм. За шилжилтийн нас 13-аас эхэлдэг гэж бодоод за ямар ч байсан ингээд ганцаардалтай ингээд тэ уучраад тэг ганцаардлыг мэдрээд 5 жил болсон байна. Ингэсэн байна гэлтгсэн байна заяа. Яг үнэндээ одоо миний 13 наснд мэдэрчсэн зүйл, 18 наснд мэдэрчсэн зүйл гэдэг чинь яг юм тухайн цаг үедээ бол үнэхээр л яг өөрт нь бол хамгийн юм том зүйлсүүд байгаа штэ. Хэцүү санагдвал том зүйлс, ингээд сургамжтай байвал бүртээ ингээд бас амьдралтаа авч ирсэн тэр чинь амьдралын хамгийн том сургамж нь штэ. Одоо бол яг үндэ яг энийг сонсохоор бол надад бүр чи ингээд юу ч үзээгөө бижиж яг ингээд бичсэн байж тээ гэдэг бодол төрж ийн гэх юм уу. Яг өөрийгөө шүүмжлэх өнцгөөс нь харах биш юм. Хөөрхөн санагдаад байна гэх гэсэн. Гэт энэс хойш надад энэ хугацаанд энэ 4 жил 5 жилийн хугацаанд нэг тэр ганцаардал чинь нэг илүү том ингээд болоод тэр алганыг юм даагаад суралцаад ард нь гараад тэмүүтэ найзлаад тэ бүх зүйлийг ер нь үзээл явжлаа л да. Тэгээд одоо нэг 5 жилийн дараа ч юм уу ингээд дахиад энэ ганцаардлын тухай шал өөр бодоод өөр хараад тэгээд тэр ганцаардалтаа илүү их баярлаад талархаад тэгэж явах байхаа. За ямар ч хэсэн энд бичсэн юмнууд үнэхээр хөөрхөн л зүйлсүүд байна. Тэгээд энийг би яах гэж бичижсэн аа бол бас санджлаа л да. Би нэг юм Instagram дээр reel хийгээд тэгээд reel-ээ шууд нөгөө нэг хоолоогоороо бичиж уншчихсан байхгүй юу. Тийм байсан болохоор энийг ингэж бичижсэн. Тэгээ шууд тэг тухайн үед болохоор би яг ийм YouTube руу ийм бичлэг нийтлэн гэхээсээ илүү Instagram дээр тиймэрхүү бичлэг ер нь нийтэлдэг байсан байхгүй юу. Яг хоолойгоо уншаад тэгээ яг ийм унших зүйлсүүдээ шууд яг ийм бэлтцтэй бичээд шууд уншичдаг байсан. Тэгэхээр яг нөгөө нэг энэ бичлэгний үе чинь яг үндэ 18-аас эхэлсэн. Яг үндэ тэрнээс ч өмнө эхэлсэн л байсан. За би сая төгсгөлийн энд нэг харсан юм да. Төгсгөл нь хаана вэ? Энэ төгсгөл
үг мэдэхгүй л энэ. Гэтэ энэний он сар нь болохоор 2026 гинэ. 2021 оны 4 сарын 24 гэж байгаа байхгүй юу? Тэгээд нэг хэсэг юм бичснээ 7:55 гэж бичиж байгаа байхгүй юу? Оройн л юм шиг байна. За. Энэ би энэ төгсгөлийн уншааг болохоор та нартай хамт уншъя заяа. Чамааг өнөөдөр дуусгах хэвээр. Надтай хамт 4 сарын турш байсан талархъя. Чимээгүй дэвсгэр байсан баярлалаа. Шингээгч байсанд, нулимсанд, бих шингэлсэнд, бодлыг нэгтгсэнд. Эхний хуудаснаас эхлээд ерөнхийдөө дүгнээд явъя. Өмнө нь ингэж цэгцтэй бичээд тэмдэглэл хөтөлж үзсэнгүү. Эхний нүрийг энгийн хэрнээ ганаад бол анхдагч маягаар эхлүүлсэн. 19 насны минь эхний 4 сарын тэмдэглэл энэ дэвтэрт шингэсэн. За хэдий албан ёсоор 3 сар байгаа боловч 4 сарын бодлоо бол үүнтэйгээ хуваалцаж аминчхан ярина өрнүүлдэг байсан. Бүх зүйлээ тэмдэглэж үлдээн гэс нийгмийн санаж байна уу? За би амлалтандаа хүрсэн. Бичмээргүй сэдвээ бичихвэл дараа нь эвгүй байдалд орно гэдгээ мэдэж байсан ч амлсан шүү дээ гэд. Үсэг эмтлэлгүй үг даралгүйгээр нүд болгонд би хурсгалаа. Уусгалаа. Үүнээсээ ичгүй гаргалах. Түүнээс илүү үн цэнтэй байна гэдэгт итгэж байна. Тэмдэглэл гаднаас илүү дотгош өнгийсэн үе олон. Хаяа өнгөж харахтаа цэцэг дэлгэрч байна уу? Навчис хагдарч байна уу гэд ганц цэгрүүл хардаг байсан учраас нэг цэгийг 360 градус тойрч битсэн байгаа учраас угтаал санааг нь агуулсан гэдгийг дурдах хэрэгтэй. Чамаас имэж байсан би одоо нэгэнтээ чамд бэхэн зурлагаар уусчихжээ. Энэ дурсамж болгон үлдээх дэвтэрт нэг л чин үнэн өгүүлбэр байгаа. Тэгэд энийг ч гэж хаалтан дотор. За, эд зүйлс анх уулзсан хүн ер нь бүгд ялгаагүй. Бид бүгдээр л бишүүрхдэг. Харин танилцаад дотгош өнгийх тэр цагт орооцолдчихсон утас, өнгө алаг хатгамал юр хараагүй утас. Нэг салгаад авах бол унж байна. Өнгө алаг хатгамал юр хараагүй утас жиж болох. Угтаа бүгд нэгэн цагт бүхнээ дэлгэн. Үнэнийг харчихна. Хамгаас хайрт дэвтэр минь болондоо чигээд догдолж суусан тэр ганаад баярлаа. Хичээнгүйлэн цаг заваа зарцуулаад сэтгэлээ шингээгээд бүгдийг бичдэг байсан өчигдрийн гарнаад өмнөх өдрийн ганаад талархъя баярлаа. Намайг бүтээлцэж бод. Өөрийгөө миний нэгэн хэсэг гэдгийг батлаад үлдээж бод. Хиндэж хэрэг болохгүй энэ дэвтэр би. Тийм шүү, маргаашийн чиний нэгэн хэсэг. Үйл явдлын тэмдэглэлээс үзэл бодлын өнцөг, хүсэл хэсэл үгэнд юу бичигдсэн гэж уншигдахгүй, зураглагддаггүй, дүрслэгддэггүй зургийн болон уйлж чадахгүй үедээ бихээр би урсдаг байсан. Уйлахыг чи харахгүй бахтаа гэж бодохдоо уртаас урт мөртүүдийг нүдэнд шургуулад чамд үлдээдэг байсан юм шүү. Дандаа уйлаад ичдэг гэвэл энэ үгс чамд яаж хүрхэлээ. Баяраар хатаагдаж, догтлолоор чимэглэгдэж, усан зураас хатаагдаж мөнхөрсөн юм шүү. Бодлороо би баяжиж болох ч бодолтойгоо би ядуурч бас мэднэ. Түүнд дарагдаад алхаж бас чадахгүй болж мэднэ. Тэгхгүй тулд дүүрнээс дундарч дундаас багсаад чиний арагт хідэн аргалаа хадгална. Удах тусам чиний үнэн надад улам бүр таалагдах. Чиний нэг үг байгаа хгүй. Гэхдээ би тэрийг үнэхээр ойлгохгүй байна. За, чиний цэгцийг нүд биш сэтгэл догтлуулаад нулимс унгах үе ирэндээ. Өөрийгөө олж харахгүй үе байвал битгий гахаарай. Би энд чи тэнд байна шүү дээ. Гэхдээ би яг одоо ингээд өөрийнхөө бичсэн зүйлсүүдийг уншихаар ингээд яг ийм дүрслэлүүдийн жоохон гайхдаг гэх юм уу.
Ингээл эхлээл ингээл амар юм уянга явж байсан сүүл рүүгээ ингээд амар юм ахуйтай холбоо тэнгүүтээ тэрэн ингээ өрнөд байгаа сте бас тийм гэд тий би өөрийнхөө юмыг уншихаар ингээ гайхаад байна. Яг ингээ заримдаа надаас гараагүй юм шиг. Би ингээд найздаа нэг юм дүн дуудагчлаа хийж өгч байсан хгүй юу? Лаач гэжтэй зүгээр лаа байлуу эсвэл ямар ч хэллээсэн нэг юм юу заяа тэгээд дүн дуудагчлаа. За дүнгийн үдийг нээж шалгалж хүлэг аман шалгалтын Азийн дог дуудана. Хэрэглэх арга. Гэлрэ дотроо лааныхаа зургийг хадгалаад тарин унших. Амжилт гэдэг нэг юм хийж өгсөн. Тэгээд энийг энэ тэмдэглэл завсраа авчуулчих. За тэгээд нэг ийм хөөрхөн хайртай дэвтэр минь байна. Энэ дэвтрийг болохоор би 11-р курс гэдэг чинь нөгөө ковид гарсан үеэс болохоор би сумандаа байсан. Тэгэхээр энийг сумаас л авч ясан баг. Нэг 7-8 мянга зянгаар ч юм уу. Тэгжсэн гэж санагдаж байна. Энэ дэвтэр болохоор яг хэн бэлгэлж исэн бэ гэсэн чинь чи бүхнийг гэж эхэлж байгаа бол нөгөө энд нөгөө юм бих туссан болохоор яг ямар үг гэдгийг нь бол мэддэхгүй байна. Чи бүхнийг чадна гагцгүй өөртөө итэг гээд 2018 оны 11 сарын 21 гээд манай Монгол хэл хичгийн багш Цэрэнхүү багш маань энийг бэлгэлжсэн. Тэгээ Цэрэнхүү багш бид нарыг төснөө дараа илүү ямарсан сургуулийн захирал болоод үлдчихсэн бахнэ. Энэ болохоор энэ дэвтэрний одоо энэ дэвтэр болохоор 19 оны дэвтэр байгаа байхгүй юу? 2 жилийн дараа би энийг бичижсэн гэсэн үг. За 2019 оны 6 сарын 8 Бачамгийн төрсөн өдөр гинэ. Ирээдүй гэдэг тэр ертөнцийг өөрийн төсөөллөөрөө өөрийнхөө гараар бүтээхийн тулд энэхүү дэвтрийг эхэлж буйгаа ямартай ч ойлгоно. 17 жил амьдрахтаа саяыг төсөөлж мянган үчиг мөрөөдөлтөө автан өнгөрүүлсэн он цаг минь дэндүү нандин санагдана. Биелэж болох зүйлсээс эхлээд бэлэгдэшгүй зүйлсийг хүсдэг ханаж цаддаггүй сэтгэл минь. Хаан сэтгэл ядгаач мэдэхгүй байхад түүнийг хизээд өргөхийг хэлж мэдэхгүй санагдана. Дүүрчхэл жаргалтай амьдрах юм шиг бодогдоод л тэр. Бүтшгүй гэдэг үг нь ердөө л чиний бодол юм шүү дээ. Тэгээд ингээд ер нь бол эхэлчихсэн бахнэ. Хүүхэд ахтаа нөгөө нэг нэлийн юм төсөөлдөг хүүхэд байсан болохоор одоо болохоор яг яаж байгаа вэ гэхэлэр нэг тийм яг учиргүй ингээл өдөр алган юм төсөөлөхөөл болцсон юм хөрсөн дээрээ бууцсан гэх юм уу. Ер нь энэ бол миний бүр нэлийн одоо надад байгаа дэвтрүүдийн ер нь хамгийн юм эртний дэвтэр гэж хэлэхэд бол болно. Яг энэс өмнө ашигладаг байсан 2015 оны, 16 оны, 18 оны тэр тэмдэглэлүүд болохоор надад одоо байхгүй. Би ингээд нэг удаа би ингээд маш их юм юуг мэдрээд хэцүү санагдаад тэгээд тэр нь болохоор яг юм надтай холбоотой хэцүү санагдалт биш. Өөр шалтгаантай байсан. Гэтэл би ингээд надад байгаа ингээ хамгийн үнцэнтэй зүйлсүүд нь бол энэ ингээд тэмдэглэлүүдээ энэ ингээд миний амар юм чин сэтгэлээ гаргаж ингээ бичсэн зүйлсийг ингээд шатааж ясан. Ингээ одоо батхаар ёо бүр хайрын ингээд ямар хөөрхөн зүйлсүүд тэр үед биччихсэн болоо. Ингээд 2015 оны тэмдэглэл гэдэг чинь ингээд 10 жилийн өмнөх гана гэсэн үг шүү дээ. Ингээд тухайн үед яг би амьдралыг яг яаж харж ясан, юу гэж бодож ясан. Тэгээд яг миний ингээд яг нэг өдөр зүгээр л яаж өнгөрч ясныг яг үндэ мэдэх боломжтойгоос. Гэтэл би яг ингээд тухайн үед шатаад ичээсэн юм. Тэгээд одоо энэ бол миний бас эртний дэвтэрдээ орно. Тэгсэн чинь ингээд яг юм бичиж байгаа арга барил нь хүртэл ингээд айгүй инээдтэй маа. Би багасаа гэхдээ нөгөө төсөөлөгч хадуураа нэлийн юм дэвэрэгцэн л хүн байсан бах та. Тэгэхээс биш уул нь юм амьдралыг ойлгоол юм хөрсөн дээр уул нь бочж болно штэ. Гэтэ би
Нилийн ийм удаан яг амьдрал итгээгүү гэх юм уу? Зүгээр л ягаад ч юм ингээд би ингээ өөрийнхөө нүдээр ингээ амьдралыг харж байгаа штэ. Тэгээд би өөр хин нэгний нүдээр амьдралыг харж үзээгүй болохоор энэ нь болохоор ийм кино шиг санагдсан байхгүй юу? Яг амархнаар тайлбарлах юм бол эсвэл би ингээл зүгээр одоо ингээ орой унтчаал өглөө нүдээ нэхэд ингээ шал ондоо ертөнцөд сэрэх юм шиг санагддаг байсан. Тэгээд 10 нилийн ер нь ахлах анги мангид ороод яг ийм нэг 8 9 мөс өсөж ч юм уу амар арай ийм хөрсөн дээрээ буугаад тухайн сууж эхэлсэн юм уу. За нэр энэ чинь ингээд үнэхээр амьдрал юм байна штэ. Үнэхээр надад ингээд хэцүү зүйлс угаасаа л тохиолдох хэрэгтэй болохоор тохиолдоод байгаа юм байна. Би энийг даах хэрэгтэй юм байна. Энэ нь ингээд шагнал ирж байгаа юм байна. Энэ үед нь би жаргалтай авах юм байна. Гэр бүлээ хайрлах юм байна. Би өөрийгөө ойлгох юм байна. Хизээч би ингээд те энэ биенээс гараад өөр нэгэн хүний биед сэрэхгүй юм байна ч юм уу те. Яг тэдгэрийг ингээд хүлийн зөвшөөрсөн гэх юм уу? Яг тэгсэн үеуд байдаг. Тэгээд тэрнээс өмнө болохоор дандаа юм төсөөлөл их байдаг байсан байхгүй юу? Яг ингээл үнэхээр л те ийм аз жаргалыг төсөөлөхдөө хүртэл нэг тийм арай л томоор ийм үнэхээр хийсвэрлэлтэйгээр төсөөлдөг байсан. Тэгээд тэрнээс хойш болохоор ингээд яг өдөр болгончон яг аз жаргалтай байдсан бай. Баяргуу нэг ингээ хосолтой юм байна гэдгийг яг хүлээн зөвшөөрөөр ойлгож ирсэн үе. За энэ дэвтэр болохоор өөрч одоо. Гэтэ энийг биднэрт яагаад төгсөн юм болоо? 10. Эсвэл ингээ нэг уралдаанд ороод тэгээд тэрнийхэд дурсгал хийж магадгүй лээ. Би бас энийг танад харуулмаар байсан юм. Энэ болохоор 2020 оны 2 сарын 10 гэж байгаа байхгүй юу? Тэгээд би нөгөө YouTube суваг дээрээ яг юм дагсан хүмүүсээ ингэж жагсаагаад бичдэг байсан. Ер нь тухайн үед бол би нэлийн тэгж бичдэг байсан. Тэгээд яг хідэн дагагчтай байна гэдгийг. Тэгээд доор нь болохоор юм тэмдэглэгээ хийсэн. Яг юм ногоон дугуугаар л тогтмол үздэг шүү. Гурвалжангаар хаяа үздэг. Тэгээд Чернелийн ягаан дөрвөлжингээр бүх бичлэгийг нь үзсэн. Тогтмол бишээ гэж байна. Бүх бичлэгийг гэхдээ үзсэн юм байна. Тэгээд дугуй арай бүдэг ногоон болохоор нэг чиглэлийг дагнаж үздэг гэж хэлсэн байна. Одоо эндээс яг байгаа нь гэх юм бол тэгээд Амраа Weekly л байгаа л гэдэг. Амраа Weekly хаана юм болцгоо. Мэдхгүй байна. Энэ үед эсвэл Амраагийн гараг байсан болов уу? Энд бол байхгүй. Тэгээд яг өндөө одоо зарим ингээд сувгийнх нь нэрийг уншаад ч би санахгүй байна бүр. Сайн ярихалтай л юм. Тэгээд дараа нь болохоор ингээд нөгөө Facebook дээр юм дагсан пэйжүүдээ бас ингээд цагаа бичиж. Тэгээ бас нөгөө группүүдээ бичиж. Энэ манай 10 жилийн журнал энэ за. Монтажны мөнгө, хонхны хоёрын мөнгө, хонхоо авсан хэсэг гинэ. Юу вэ? Бүр 10 жил мэлийн дурсамжиж байгаа шиг. Энэ дэвтэр болохоор би сая нэг л
саналаа л да. 2020 оны 9 сарын 12-ны төвтөр байгаа байхгүй юу? Энэ 3 дугаар курстэй 3 юм уу? 2 юм уу? Нэг сургуульд дадлага хийжсэн юу л болж таарсан юм шиг байна. Ингэнэ 10 цаг 40 минутын бэлгүү дээ. Тэгээд 3 дугаар салааны сүлд сууж буй 4 сурагчид сүлдчийн сануулга өгвөө. За сэтгэгдэл гингүүтээ ингээд доогуур нь улаанаар зурчиж тэгэнгүүтээ ялааны өрөнд байгаа юм шиг дүнгнээд нам бүм ангид сууна гэж боттол буруу ээжээ. За 40 гаруй сурагчтай ангид хичээл зааж буйгаа багшийн хоолойны өнгө тод ойлгомжтой байх хэрэгтэй санагдсан л гэж байна. 10:46-д багш утас сурааж авсан. Энэ нөгөө нэг юу юм бэ? Багшийнхаа хичээл суугаад тэгээ артлан сууж байгаа учраас би ингэ тэмдэглэл хөтлөөд байгаа юм байна. Тийм байна. 3 дугаар курс юм байна. Тэгээ яг тухайн үед нөгөө дадлага хийжсэн багш маань айгу хөөрхөн багш байсан. Нэг юм сэтгэлээрээ багш гэх юм уу? Яг тухайн үед чинь 3 дугаар курс гэдэг чинь ингээд жоохон байгаа байхгүй юу? Яг энэ сургууль дээр дадлагт гарч үзээгөө тэг яг ингээд багшилж үзээгөө зааж үзээгөө тэгсэн чинь яг ингээд тухайн багшийн арга барилаас ер нь нэлээд юм олон зүйлсийг сураад тэгээ тухайн үед болохоор би бас бодож исэн зүйл нь би яг багшилж чадахгүй мэн гэдэг зүйлийг бас бодож исэн. Ер нь бол нэлээд жоохон төвхтэйсэн гэх юм уу? Энэ миний нөгөө нэг хичээлийн л тэмдэглэлийн дэвтэр юм байна. Энэ миний нөгөө нэг яг юм ажил дээр хийх ёстой зүйлс мөлс. Ер нь нэлээд юм. Сурагч хоцорч ирсэн үед багшаас зөвшөөрөл аваад хичээл дарах ёстой л гэн сурагчтай мэдлэг ёстой л гэн. За ямар ч байсан энэ бол яг дадлагын тэгээд ажилтай холбоотой тэмдэглэл байсан байна. Хөрөөөрөө энэ ингэнэ. Энэ болохоор 22 оны дэвтэр юм байна л да. Тэгээд он сар нь бас яг энэ үед болохоор он сараа нэг амар сайн бичдэггүй байсан юм шиг байна. 22 оны хаврын дэвтэр байна. За хаврын дэвтэр гингүүтээ 22 оны хаврын дэвтэр байна. Тэрийн дадлага 100-ны даалгавар. За тэмдэглэл 1 2022 оны 7 сарын 27 4 цаг 14 минутанд гэртээ ирвэ. За 3 цагт ургамлаа цуглуулахаар гэрээсээ гарав. Гэрээс 200 м-ийн зайд 5 зүйл тус бүрээс 3 ургамал цуглуулан ирэв. Гэртээ ирж автал баг дуу урдаас тосов. За игээ юу судалж байгаад ирэв гэж асуув. За ургамал салхитай өвөлтэй байсан тул уужин ургамал цуглуулахад тохиромжгүй цаг агаартай байна. За хөвсгөл аймагт 7 сар хур тундас ихтэй байгаа тул нартай өдөр ховорхон ч байна. Тэмдэглэл итсэн оюутан бийган чимэг гинэ. Би яг ингээд өөрийнхөө ингээд бичсэн зүйлсүүдийг ингээд уншихаар одоо энэ болохоор ингээд нэг тийм ийм юутэй сурагчсаг сонсогдоод байгаа зү. Ийм хичээнгүйлэн сурагч шиг. Ийм дуулууртай сурагч шиг. Миний тэмдэглэлийг яг үндэ энийг хинч уншихгүй штэ. Тэгэнгүүт үнэхээр ингээд чим үнэнгээс ингээд оюутан шиг бичсэн байгаа зү. Тэгснээ
Хорт тондоос ихтэй мэгтэй гэж биччихээ. Хөөрхөн цаад дээр. За тэгэхээр энэ ер нь бол 22 оны ер нь хавар зуны ер нь тэмдэглэл юм шиг байна. Тэгсэн чинь хамгийн хөөрхөн хэсэг нь энэ заяа. 2024 оны 3 сарын 12. Бараг 2 жилийн дараа чамайг дуусгаж дүүргэн хадгалахаар дийлгөө гинэ. Тэгээд дэлгээд уул нь бол нэгэн бичсэн байх шүү. Тэгээд одоо нэг 10 хуудас үлдсэн юм уу да. Тэгээд дуусгаагүй заяа. Ингээ 10 хуудас үлдчихэж. Өнөөдөр бичээ да. 2 жилийн дараа дахин чамайг дуусгахаар бичээгээд. Тэгээд нөгөө 4 жилийн өмнө хэлсэн дэвтрээ тий. Харин тий яг ингээд энэ үед болохоор үнэхээр ингээд бичмээрсэн ч зүгээр л ингээд бичиж чадахгүй, зүгээр л ингээд болцсон байсан үед. Уул нь би ингэж бичдэг байсан юм аа. Энийгээ бас харуулчих. Энийг харуулах юм бах та. Ийм хэсэг байна. Энэ нь юу вэ гэхээр 2022 оны за 3 гингүүтээ намар гэ хаалт нэвччихэж хичээлийн тэмдэглэл гэж байна. За судалгааны арга зүй гээд кодыг бичээд кредит нь 2. За D зол эрдэнэ огш ордог гэж байна. За оюутны тэмдэглэл гээд өөрийнхөө оюутны кодыг бичиж. За дараачийн улирлын хичээл сонголт 2 нэгдэх өдөр тэмдэглэлээ бичиж байгаа тул мартсан зүйл байж магадгүй анхаарна уу гэж байна. Ер нь би одоо 4 жил сурсан хичээлээ яг 3 дугаар курс хүртлээр тэгж тэмдэглэсэн байгаа. 4 дөө яг үнээр тэгээгүй. Яг нэг семестр судалчаад тэгээ дүн гаргачих штэ. Дүнгээ гаргасныхаа дараа би ингээд сэтгэл үлдээдэг байсан гэх юм уу. За ямар хичээл судалсан, хин дээр судалсан, хідэн кредит байсан. Тэгээд за тухайн хичээлийн хувьд зааж байгаа багшаас хамааран хичээлээ сайн ойлгож байсан. За багшийн хувьд хичээлийн цаг дээр юмаа хийхийг шаарддаг бөгөөд хичээлээс гадуурх үед тухайн хичээлд санаа зовох зүйл гэлаа. Яг гэвэл шууд цаг тухайд нь хийж байгаа учраас тэгээд хичээлдээ идэвхтэй сууж эрс бүрэн шалгалтаа өгсөн тохиолдолд энэ хичээл дээр айх зүйлгүй байж болно гэж бичмээр байна. За тухайн хичээлийн шалгалтыг 70%-аас дээш үнэлгээтэй өгсөн тул энэ давуу тал болов гэж байна. Тэгээд хичээл ордог байсан цаг нь болохоор лекцийн цаг нь пүрэв гарын 3 дугаар пар сондгойгийн хаалтан дотор бичиж. Тэгээд лаборатори нь пүрэв гаргийн 4 дугаар пар энэ нь болохоор 7 хоног бүр орох юм байна. Тэгээд авсан дүн нь 91 A 3.7 голчтой сэтгэл ханамж гэж байгаа юм байлгүй дээ. Исхэ гингүүтээ 4-гээ бичиж. Тийм би энийг уул нь ингэ бичдэг байсан. Тэгээ яагаад бичих гээд байдаг байсан бэ гэхээр бас өөрт үлдэн. Тэгээ хоёрдугаарт би бас нэг дараагийнхаа одоо биологийн ангид орох дүүнэртээ бас одоо ийм пэйж нэгэд чилүү дээ. Тэгээд яг энэ сэтгэлдлүүдэд оруулъя гэж яг тухайн үед хийжсэн одоо юу нь л санагдаад ах юм. Тэгээд ийм багш ордгийн шүү. Тэгээд ер нь яг тийм ингээ асуудалтай зүйлс ахын бол ийм асуудалтай зүйлээс миний хувьд ингэ судалж исэн гэж хэлэх зорилготойсэн гэх юм уу. Тэгжсэн санагдаж байна. За. Ургамлын ангилал зүг гинэ. Тэгээ кредит нь 4 кредиттэй. Тэгээд дэ сайн давдан багш ордогоо гэж байна. За оюутны тэмдэглэл гээд бичээд өөрийнхөө кодыг өчсөн. За лекцийг вэг ундагмаа багш дээр сонгочихсон тул хичээлийн хувьд хүндрэлтэй болов. Учир нь лекц орсны маргааш лаборатори орох үед лекц дээр үзсэн зүйлсийг дахин хуулан бичих хэрэгтэй болсон. За үүнээс гадна манай лабораторийн цаг үнэхээр асуудалтай байваа. Лав гаригийн 1 болон 2 дугаар пар дээр сонгосон. Гэвч тэр групп суудаг дүүд нь тогтмол 2-3 хүүхдэл суудаг. За одоо би яг энэ цагийг санаж байна. Мөрөн битүү хоёр ингээ хичээлдээ суудаг гэсэн заяа. Тэгээд ингээд багш болохоор ингээ хичээлдээ ингээ группээрээ лабораториороо суухгүй байгаа учраас та нарыг ингээд дүнчин ингээд гарч чадахгүй гээд тэгдэг байсан цаа. Тэг группийн хүүхдүүд цөөхөн тул хичээл орох болгонд за манай группийн хүүхдүүд гэж хаана байна гэж хэдэн минутыг авах болсон. Тэгээд тухайн хичээлд нэг багш дээрээ нэг лекц, нэг лаборатори сонгох байсан боловч хичээл сонголт 2 хийх үед нэг групп дүүрсэн тул эцэст нь нэг удирлын хичээл бүтлгүйцсэн л гэж байна. За тэгээд дүн гаргах тухайд тухайн багшийн дүнгийн задаргаа ойлгомжгүй байсан гэж байна. Яна.
Тэгээд анги нийтээр нь ижилхэн дүнтэй гаргах гэсэн бодлоготой байгаа юм шиг санагдсан. Шалгалтаас 100% хамааралтай. За хичээл ордог байсан цаг нь ингээд лекц нь мегмар гаргийн 2 дугаар пар, лабораторид 5 гаргийн 1-2 дугаар пар гэж бичсэн байна. Харин яг ингээд ер нь бол яг тухайн хичээл дээр яг ямар сэтгэл төрсөн ер нь бол бүгдийг ингэж бичиж үлдээх зорилготой байсан. Биологийн статистик гээд тэг кредит нь 2, тэгээд ордог багш нь оюун чулуун гэдэг багш ороод за тэгээд цагийн эмийг цагт нь хийгээрээ. Тэгээд бид группээрээ 7 болон 8. За бид группээрээ 7 болон 8 дугаар лабын турш юу ч ойлгохгүй хийх гэж хичээхгүй явбаа гэдэг гэж байна. За ер нь биологийн статистик дээр харин тэгдэг байсан. Тэгээд яг ийм хүүхдүүдээ бас итгэх оролцоо байдаг лсэн л та. Тэгээ би энэ комментүүдийг бас бичснийхэн дараа ийм бас өөртөө бас ийм туршлага хуримтлуулсан гэх юм уу. Одоо энэ ургамлын англи зүйдээр жишээлбэл ингээд дүн гарах нь амар ойлгомжгүй гэдэгцэн байгаа. Дүнгийн задаргаа нь ойлгомжгүй. Сэтгэлгээний юу гэдэг хичээллээ. Сэтгэлгээний за нэг философитой холбоотой нэг хичээл заяа. Тэр хичээл 1-р курсд гол нь орсон баха. 20-р курсд ч лөө. Тэр хичээл хамгийн анх нэг юм хичээлийнхээ хөтөлбөрийг өгччихсэн байхгүй оюутнуудаа ингээ авч олно шүү гэд. Тэгээд яг 1-р семестрийн турш ямар хичээл үзэх, ямар агуулга байхын, тэгээд шалгалт хизээ авах юм гэдэг бүх юм нь ойлгомжтой байсан учраас яг тэр хичээл хамгийн анх хичээлүүдийн хөтөлбөрийг багш нараас авч болдог юм байна штэ гэдгийг ойлгочихсон. Тэгээд ингээд яачих юм бол бид нар яг юу үзэх, хизээ бие даалтаа өгөх, ямар сэдвүүдийн талаар ярилцах. Тэгээ өнөөдөр орж байгаа хичээл дараагийн 7 хоногт орох лекц яг үндэ ямар байхыг бас мэдэх юм байна гэд. Тэгээд баг тэр багш байсан баха нэг лекцээ ингээд өмнө тавьж болдог. Тэгээд яг хичээлээ биччихэд очоод тэгээ багшийг ярьж байхад нь лекцээ бичсэн учраас ингээд яг ойлгохгүй зүйлсээ асуугаад тэгээ шууд амжсанчаад ярьцдаг болдог санагдчих. Миний тэмдэглэл гэсэн чи зүгээр л ингээд яг бас хичээл намтай холбоотой бас байдаг байсан байх шүү те. Би яг гэхдээ яг эдгээр дэвтрүүдээ яг харах болгонд бол амар их төсөөллүүд байгаа. Ийм бодит байдал нэлийн ийм ховор байгаа гэж боддог байсан чаа. Хөрсөн дээрээ байсан үе байна. Гэтэ нар ч нэг яг ийм юутай байсан үе л те. Ийм том болохгүй бол оюутан болохгүй бол те. Өөрийгөө авч авахгүй бол би даах гал байсан үе байгамаа. Би дэвтрийг ингээ уртал болгон дээр ингээд нэг хаягаа бичээд дугаараа бичээд та нар одоо миний дугаарыг харж олно л та гэхдээ ягаад гэвэл энэ дугааруудыг би одоо ашиглахгүй байхгүй юу. Одоо 86 81 02 50 гэдэг дугаарыг бол би үнэхээр санахчгүй байна. Би бүр ийм дугаартай байснаа ч санахгүй байна. ...2022 оны 2 сарын 22-нд 22 цаг 22 минут. Би ингээд тоонд амар ачаал хөтлөө өгдөг байсан. Энэ тэгсэн чинь би яг уруугаар нь яриад энэ тий. Энэ болохоор 21 оны намрын дэвтэр байна. Тэгэхээр энэ дэвтрийг бичиж дуусгачаад дараа нь энийг бичсэн гэсэн үг. Намрын дэвтэр. 20 оны намар би 1-р курс байсан гэх юм бол энэ миний 2-р курсын намрын дэвтэр юм байна шүү дээ. За эндээс гэхдээ үнэхээр гоё зэгцтэй л энэ Баянголд ажиллаж байсан үе юм бах та. Тийм юм байна. Ажилд орсон тухайд гинэ. За ингээ хоёр найзынхаа нэрийг бичиж 11-р сарын сүүлээр ажилд орсон юм аа. За Баянгол ресторан зөөгчийн анкет бөглөөд 12 сарын 1-ээс ажиллаж эхлэв. Ядарч л байна да. За өнөөдрийн л тамир минь юм да. 2 хоногийн өмнө дансандаа байгаа мөнгөө шахаад 25,000-аар бодинг 3500 гэж байгаа юм ба та. 3500-аар өсний хавчаар 1500-аар нэмэх нь 1500 тэнцээ 3000 жижиг хар хавчаар буудал 1500-аар буудал 15 гэж байгаа юм болов уу ирчихгүй 1500 биш л үү дээ. 1500-аар шилэн оймс зэргийг ав.
Бодинк нь нэг өдөр өмсөөд л хөл болгочихсон. Миний тавхай өргөн шүү дээ. Нарийн шөвгөр урт талтайг авчихсан юм. Буруу бодож байжээ. За ажлын бэлтгэл нэг иймэрхүү. Цалин сард 600,000 юм шиг байсан. 2 хувааж авна. Нэг нь 12 сарын 18-нд, нөгөө нь 1 сарын 5-нд юм шиг байна лээ. Ёо, шинийг сурахын тулд алхам бүртээ нэгийг сурч туршлага хоримтлуулж буйдад талархаж байгаа. Чадахгүй мэдхгүй зүйлс яасан олон хамт олонны тухайд миний учирч үзээгүй тэдний урд хараагүй би. Миний мэдэхгүй харилцааны шин илэрц. Мэдэрч үзгэл хамгийн бодит зүйл. Тэгэнгүүтээ зөөгч ганч юм гिचжээ. Гэтээ тэр ажил бас л хүндээсэн. Тэгэнгүүтээ юу яадаг гэсэн. Эхний цалин дээр л энэ одоо 12 сарын 18-ных нь илүү 1 сарын 5-ных нь илүү нэг цалин дээр нь би бүр нүг нягтлан ярвынхаа өрөө нүс уйлж гарч ирсэн юм ингээд цалин бүр ингээд амар баг байгаад тэгээд 2 дугаар цалин нь би 11 сарын 16 жилөө хүртэл ажиллаж байсан санагдаж байна. Тэгээд яг 1 сарын дундуур бишээ. Он сараа бүр өрчлээ. Би яг энэ Баянгол сараагаас ажиллаж байсан байхгүй. Тэгээ эхнээс сарынхын цалин бол яг үндэ нэг амар юм болоогүй. Дараагийнхан тэр 15 хоногийнхан цалингаар би нөгөө нэг хамгийн эхний бичлэг хийдэг тэр утсаа авталтаж авч байсан. Санагдчихээн. Би юуг бичиж кинонуудын сэтгэлдлийг бичиж. За, хотын цахад мөрөөдлийн залуутайгаа гэрлэн амьдарч буй 2 хүүхэдтэй ээжийн бэлгийн амьдрал унтарч эхэлснээр за хуучин дурсамжуудаа эргэн сөхөж одоогийн гэр бүлийн байдал болон залуу үеийн галзуу амьдрал нь зөрчилдөөнд орноо. За ажил амьдрал нь тогтсон ахмад насны хосуудын амьдралд секс ямар байдаг вэ гэдэг асуултын заяа. Тэгээд ганагийн сэтгэл гингүүтэй. За амьдралдаа мартагдахгүй тэрл кинонуудын нэг нь яах аргагүй мөн үү? За Брадийн хийлгсэн 2 зүгийн биелигийн сэтгэл зүрхийг эзэмдсэн шиг намайг ч гэсэн догдлуулж бас гайхшруулсан. За маргаангүй энэ үнэ. За Саша Бийл хоёрын нөхөрлөл миний төсөөлдөг тэр харилцаа үнэхээр найз гэж тийм л байх. За энэ киног яаж улаарж чичирж үзснээ нуумааргүй байна. За магадгүй миний төсөөлдөг хүсдэг тэр дүрлсэн хайр сэтгэл яг энд байсан гэж тэгж байна. Гэтэ би бүр одоо яг тэр нөгөө нэг юуг энэ 2 зүгийтэй швейсийн санжин заяа. Гэтэ энэ бүр үнэхээр гоё зохиолтой кино. Ийм энэ 2 найз нь бүр амар гоё. Тэгээ ямар ч нэг юм киноны тэмдэглэл ер нь бол нэг юм бичсэн байх нэ. Тэгээд бас оюутныхаа өрөөнүүдийг бичсэн байна. За тэгээ шууд ингээд ер нь дэвтэрний төгсгөл ирж байгаа заяа. Уртаас урт 5 сар гинэ. Надаас буцаж би өдөв. Хичээгээд хийсэн зүйл минь дүүрээд хаагдаж бод баяртай байна. Гунгаа нууж чадсан, үлдээж чадсан, хайрлаж чадсан охин явлаа. Сураад шин зүйлийг амьдралдаа суулгаад, өрслүүлж, тэгээд үр жимс хүртэж чадлаа. Гэртээ очиод ханаж цадаад ирлээ. Хаврыг ч үзлээ. Бүгд дахин шинэлээ. Миний амьдрал хуучирч хоцордоггүй, соёолж дуусаагүй, улаан сарнаалалтай. Энэ үеүүдэд зүрхтэйгээ л их ойр байх гэж хичээлээ. Өрөөнөөсөө ч цохиулгүй байсаар барсан цаг хугацаанд хүртэл би үлгэр ярьж өгдөг хэвээр тэмдэглэлийн дэвтрүүд минь миний үлдээж хоцроосон баялгууд. За миний гих зүйлс миний өмч. Баярлаа. Уучраач болохгүй явсан цаг хугацаанд дийлэгдэх цонхойсонд үлдэж бэби энд юр
За энэ өгүүлбэрийг л үнэхээр би ойлгохгүй байна. За өөрийнхөө дотор үлдэн гэхээс жигшиж байж ч мэднэ. Өөрийгөө хайрладаг болтол нь энд үлдээ. За. Том залууга хүлээсээр байх бөгөөд нөгөө эцтэйгээ хууч хөрсөөр хэдэн зуун жилээр амьд яваарай угс минь ид шидүүд минь шивэндэг тарин минь амар амгалан байг. Тий, би ингээд амар сүржин өгөөд бичдэг гэдгийг одоо та нар ер нь мэдлээ. Би бүр ингээд зарим ингээ өөрийнхөө бичсэн өгөөдийг ингээд уншихаар яа бүр ерөөсөө ингээ миний тарих ингээ нийлдэг байхгүй бүр ингээ мааслаад юу бичээд юу олоо бичсэн бэ гэмээр. Яа, энэ миний юу харагдаж байна л да ер нь бол. Энэ тэндээс цуглуулсан зүгээр л хайчлабрууд минь. Энэ болохоор юу гинэ? Нэгдүгээр курсын намрын дэвтэр байна ер нь бол. За. Энийг үл зүгээр шууд ингээд боли. Ингээд өөрөө зураг гаргаад. Энэ болохоор манай одоо хамт байгаа насан. Манай үеэл ахгүй юу? Тэгээд хөдөө гараад тэгээд Цэндевт хоёр Цэндэ болохоор аавын насангийн аавын талаас би болохоор ээжийнхэн талаас хоёулаа бид хоёр үеэлүүд ахгүй юу? Тэгээд яг насангинд очоод тэгсэн чинь насангийн ээжийг адэ гэдэг хгүй юу? Тэгэж дуудсан юм би. Тэгээл адэ бүр ингээд гой зураг ахвал махвал энэ дийлийг өмс гэж өгөөд тэгээд зураг хүрэг даруулж исэн юм. Энэ болохоор ингээ баахан номны тэмдэглэлүүд явж байна. Тэнд энд ер нь нэлээд номны тэмдэглэл явна. Тэгээд энэ дэвтрийг үргэлжлүүлээ тэгээд энийг бичсэн юм шиг. Би ихтэй нэр үнэхээр ингээд одоо 3 сар нэг тэмдэглэл дуусгах штэ. Тэгээ шууд 4 дахь сараас нь шууд ингээд дахиад ингээд үргэлжлүүлээ бичдэг өстой юм амралт ямар ч тийм байхгүй заа. За энэ болохоор юу вэ гэхлээр одоо гэтээ онгохгүй л хах та. Онгоч штэ. Оо, бас доллар байна. Нэг Tiffany дэвтэр ахгүй юу? Ингээд шууд хийдэг. Энэ болохоор ягаад энд байгаа вэ гэхлээр нөгөө солиулах боломжгүй юм хуучин мөнгийг банк авдаггүй болохоор ингэ үлдээсэн байна заяа. $5. Өө 6 шүү дээ. Тэгээд энд нь үлдээч болоо доо ядч юм хаасаа ирэхгүй байна. Ягаад донгоохгүй гэж бодоод ирсэн бэ гэхлээр энэ нь ингээд 100 ер нь гацаад жоохон эвдрэх гээдээс. За нэг юм Tiffany дэвтэр байна. Уул нь би энийг одоо ашиглаад яг зүр Монгол мөнгөч хийж болно л доо. Энэ болохоор миний 20 оны төлөвлөгч дэвтэр. Яга. Эндээс одоо яг хэрвээ уншиж сонирхуулъя гэх юм бол нөгөө ийм хэсгүүд байгаа. Сарын ихэнд би ингээд яг одоо энд 31 өдөртэй сар байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг өдөр алганаар би ингээ юм бичсэн заяа. За би энэ тэмрээ дүн гаргасан ч гэвэл юм уу те? Эсвэл ингээ 18-нд дүн гарч дуусгасан гэж байна. 25-нд 70-тай доошоо яв. Цэндээд өрөөгөө гэж юм. Доошоо гэдэг нь хаана исэн бол би? Ажлын санал ирүү мэрүүг гинүү. Ингээд бүх өдөр нь ингээ яг юм хоёр өгүүлбэрийг сануулах үүднээс ингээ бичсэн байгаа. Тэгээд унших юм бол ер нь бол нэлийн санаж магадгүй. Тэгээд гол нь заяа. Тэгээд тэгэнгүүтээ одоо болохоор ингэж дүгнэлт хэсэг байгаа. 5 сард юу болов гэдгсэн чинь хөдөө гарч 5 хонсон. За тэгэнгүүтээ 5 сарын 18-нд за тэгэхээр чи 1-р курсын хаврын бүх тун гарч дууссан. 5 сарын 26-нд ажлын санал ирсэн боловч аав ээжийн шийдвэрээр татгалзсан. За тэгээд чихрнээс татгалзаж чадаагүй сар А8-ыг ээжэд дэлгэцэн засуулаагүйч бариулсан iPhone 6 барьж чадаагүй л гэж байна.
За тэг засварын сар гэж юм. За ганц ч ном уншаагүйч цэнхэр дэвтрээ яг энэ юуг бичиж явах энэ төлөвлөгч дэвтрийг яг энэ 5 сарыг бичиж явах явцад энэ цэнхэр дэвтрийг ер нь бол бичээд нилээн ихийг бичсэн гинэ. Яг энэ 20 оны яг энэ төлөвлөгч дэвтэр дээрээс би яг юм юуг бичиж сурсан. Ийм сараа дүгнж гэх юм уу? Яг юу болсон бэ гэдгийг. Би нэг юм хийдэг байсан. Тэгээд сарын дэлгэрэнгүй нүур ахгүй юу? Тэгээ яг ингээд сарын 1-нд юу болсон юм? Цагийн ажил хийсэн гинэ. Тэгээд 2-нд юу хийсэн гэсэн чинь гэрээс юм ирсэн гинэ. 3-нд болохоор мөрөнгийн өрөөнд хонсон, 4-нд цойвон эцсэн өтөр ч юм уу те. Бүх юм ингээд бичдэг. Вэва. Тэгээ сар болгоно нэлийн юм өөр юутай уур амьсгалтай байхыг бичдэг. Тэгээд энэ болохоор ингээд 11-р сарын 50 гинэ. 11-р сарын 1. За анхны үйл ганган готол авах. Яана. Ингэж байгаа байхгүй юу? 11-р сарын 11-р сарын 1 анхны үйл. Анхны үйл гэдэг нь нөгөө нэг хотод өвлжиж байгаа анхны үйл ахгүй юу? Энэ нөгөө нэг миний 1-р курсын яг юу байсан болохоор төлөвлөгч дэвтэр байсан болохоор тэгснэ ганган готол авах боломжгүйгээс таадан бороо тухсаар гэлтэрчл явах шивдээ гинэ. 11-р сарын 3 өчлгөө зүрхэндээ чангаар шивнэхтэй мөн худаан амьдрий гэв. Хүслэл гажууд доглон замбууд хүн шиг алхахыг хүссээр нүдэн нисгэн үлс хөсөглөн. Тэнгэр ямар бөөдгөр юм бэ? Даарч байна шүү. Даарах зүрхгүй атал. 11-р сарын 5 төмөрдөж ясан сэтгэл таслаар эвлэхэд дөнгөж 19 харанхуй. 11-р сарын 7 аль эсвэл саяхнаас найз залуутай болдог юм бол ганц 2 жилээр гадаадад амьдраад юм үзэж нүд тайлаад өөрийгөө хөгжүүлээд мөнгө чулоод амьдрна гэж бодож байсан минь энэ асуултын хариулт олох болов. Нөгөө нэг одоо ингээ сар нэг тийм пэмфлийн нэвтрүүд байгаа штэ бичиж байгаа. Тэгээд тэр сард бичсэн тэмдэглэлүүдээ уншиж хагаад тэгээ яг юм тухайн сарынхаа дүгнэлтийг яг хийж үтсэн нэг юу байна гэх юм уу? Сарын тойм байна. Заримдаа болохоор ингээ сарынхаа тоймыг яг төлөвлөгч дэвтрээсээ харж агаад шууд бичдэг. Заримдаа болохоор шууд ингээд тэмдэглэлийн дэвтрүүдээсээ шууд юм нэг өгүүлбэрийг зүгээр шууд бичдэг байсан гэсэн үг. Мэдгүй ингээ хашлтан дотор ямар ч гэсэн саяны өгүүлбэрийг бичсэн байна. Тэгэхээр одоо яг энэ үед биччихсэн тэмдэглэл дээр яг энэ хэсэг байгаа хаа. 11-р сарын 9. Сая сургууль руу ирж явах замдаа ноутбук утасныхаа цэнэглэгчүүдийг хайчглаа. За хогч нь ингэх гээд байсан юм аа гэд өөрийгөө хий тэмээл зүглээ гинэ. 11-р сарын 9. Миний маргааш шоолон цэхий нийлээж одоод бүхэж газар сун өөрийгөө аргадан амирлна. Зүгээр дээ гэд өөртөөгөө ганц гар сайн бодолтой тэнүүчлэлээ. Хэрэн тэнүүчлсээр ганц нэртэй нэгэн хаалга нээсэн. За уучлаарай үнэхээр утгыг ойлгодог бай. Яг үндэ ойлгохалгүй зүгээр л уншаад өчөж болох хад чинь те. За дахиад уншихаа хичээ хаана явж байна. За дахиад хэлье. 11-р сарын 9. За миний маргааш шоолон цэх алхлаач одоод бүхийж газар сун өөрийгөө аргадан амирлна. Зүгээр дээ гэд өөртөөгөө гарц хайн бодолтой тэнүүчлэн. Ингээд нэг өгүүлбэр дуусч байгаа юм шүү дээ. За. Тэгээд хэрэн хэсүүчилсээр гарц нэртэй нэгэн хаалга нээсэн минь дараачийн хормын тавцсан. За. Яагаад гэхээс илүү яасан ч байсан гэд шулуун алхахыг хичээнэ. Тэр үед ганхан хийсэн.
навч яснаа мэдрэх шиг хагдарч одсон навчсан бодол яснаа дуусгаагүй өгүүлбэрийн цэгэн болоод оршин буугаа гинэ. За 11-р сарын 10 хүргэлтийн хоол барьсаар өргөө амарчих руу хурдан гихчин налхна. Энэ үед болохоор би нэг юм цайны газар цагийн ажил хийдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр цайны газар нь яг юуны багшин дээдийн урталт байдаг. Тэгээ өргөө амарчих руу нэг өдөр юу руу яваад хүргэлтэнд яваад тэний хоол ярьсан заяо. Тэг ингээ хааныг мэдгүй. Тэгсэн чинь мэдгүй тэр үед би бүр нилээн төөрөөд тэгээд ямарч хоол авч өгсөн л дөө. Тэг яг тэр үеийг яг сануулах гэж л энэ өгүүлбэрийг бичсэн баг. 11-р сарын 22 заавчлаарай. 11-р сарын 12 гэж байгаа юм. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ зүс таних залуу минь. Наран дор хоёул зогсохдоо над дээр ирэлгүй буцсан залууд амжихгүй харсан ч тамхи татан зогссон дүр үлдчихэж таалагдчихв. Араас чинь ширцээр хоцрох ахаад таарах хүсэл биш юм шүү. Надаас алсраад холдоход чинь дагуулж алхах мэлмий. Хоолойг нь сонссон бол тэмүүлээд гөх сонор. Яг өөрийнхөө ингээд яг бичсэн яг энэ юунуудыг уншихаар сүржин санагдаад байт юм аа. За тэгээд чадахгүй зүйлээ хүсэх шиг, байхгүй зүйлээ хүлээх шиг гэд ингээд дуусчих юм байна. За 11-р сарын 19. Яа, за яг энэ нэг юм орлын үе шүү манай. 11-р сарын 19 гинэ. Чиний эзгүүд хотод аж төрн анхны цас гэж андуурмаар цас аялсан өглөөг ганцаар өгтлээ. Хөөрхий юм аа. Одоо тэгэхээр чинь ер нь яг 5 жилийн ер нь өмнө гэсэн үг шүү дээ. За 10 одоо ямарчсан би энэ 19-ийг уншчлаа. Гэхдээ бүр үнэхээр инээдтэй тэмдэглэл байна ёо. За 11-р сарын 20 хөл минь дугуйч алхаагүй энэ үед харцаа зөөллөж толгой өргөөд цэх алхах хийх ёстой зүйлсээ хийлгүй зэмлэл сонсож толгой гутааж хинэггүй нулимс туслуулах хайрыг харин үнэн төрхөөр утга учиртай өдөрж өгтөж эдлэгсэн гэнэ. Энэ ихтэй өстө хөрхөн хэсэг шүү дээ. Хөл минь дугуйч алхаагүй энэ үед яг тухайн үед болохоор би нэг юм өгүүлбэр ингээл яг амьдрал зүгээр л ингээ нөгөө бодол хүнд орж ирдэ штэ. Тэрэн шиг ингээл нөгөө орж ирж байгаа бодлуудаа дандаа юм утасныхаа нөөц дээр тэмдэглээд авчдаг гэсэн юм. Тэгээд тэргээ дараа нь тэмдэглэн тэтэр дээр яг ингээ хадгалаад үлддэг байсан юм. Яг хадгалаад үлдэхгүй бол тэр бодлыг боцсон гэдгийг чийж дараа нь мартчихна. Тэгээ яг энэ өгүүлбэр бол яг орж ирж байсан бол угаас 5 жилийн өмнө хэдий ч гэсэн би яг санаж байна. Хөл минь дугуйч алхаагүй энэ үед харцаа зөөрлөж толгой өргөөд цэх алхах хийх ёстой зүйлсээ хийлгүй зэмлэл сонсож толгой гудааж хинэггүй нулимс туслуулах хайрыг харин үнэн төрхөөр утга учиртай өдөрж өгтөж эдлэгсэн. За 11-р сарын 23 гэднэ. Эзгүй хотын иргэн эзэнгөө биеийн төвөрг. За ямар ч тач ингээд юу ярьчлаа. Ингээд нэг 11 сарын ийм дүгнэлт ер нь ингээ хийцэн байхны. Борооны хүн лавг дулам 2006 гэж бичсэн байна. Уул нь энд би ингээд хөдөг биччихсэн болов уу? Лавг дулам хичээх юм. Нэтгэв ингээд хос орхичиж. За. Окей. За ямар ч тач нэг иймэрхүү байна. Би яг унсан тэмдэглэлүүд ингээд тусдан тавьж агаад. Энийг болохоор ингээд зогсооч заяа. Тэгээд 2 дугаар хэсэг гэж бичээд тэгээд оруулъя. Зүгээр л хин нэг нь хань болмоор байгаа. Тэгээ бас би өөртөө хань болмоор байгаа. Тэгээд өөрийнхөө өмнөх тэмдэглэлүүдийг бас уншмаар байгаа учраас надад бас
яг үндэ бас зөндөө олон тэмдэглэлүүд байна. Тийм болохоор тэдгээр яг бас уншицгаая. Тэгээд энэ хэсэг угаасаа сонирхолтой шүү. Дими бале яриа шүү гэж хэлсэн учраас ингээд хин нэгний цагийг уучлаарай гэж хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Окей. За тэгээ 2 дугаар хэсгээр уулзъя.